Сайн байцгаана уу? Намайг Даваацран гэдэг интерьер дизайны 1 жилийн ангийн оюутан байна. Ерөнхийдөө слайд маань агуулгадж байгаа зүйлүүд нь болохоор танилцуулга, тэгээд төслийн төлөвлөлт, төслийн концепт, тэгээд төслийн харагдах байдал буюу рендер зургнууд нь орж эхэлнэ. Кофе шоп маань болохоор офисын дор байрлалтай. Тийм болохоор үйл ажиллагааны хувьд гэх юм бол кофе болон цайг олон төрлөөр нь түлхүү голчлон гаргадаг гэсэн үг. Мөн дээрэс нь амттан өглөөний сэндвич, өглөөний цай гэх зэргүүдийг зардаг. Бас дээрэс нь жигнэмийг бас зардаг байж болно. Дээрэс нь уух зүйл дээрээ нэмээд смути, бабл ти, шейк ч юм уу тийм зүйлүүдийг бас зардаг байх иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг кофе шоп байгаа. За дараагийн хуудсан дээр нь болохоор манай кофе шоп амар амгалан дээрэс нь лакшри байдлыг үйлчлүүлэгчтэй мэдрүүлэхийн тулд би модерн классик гэсэн стайлыг сонгож хийж байгаа. За дараагийн хуудас дээр та бүхэн маань манай төлөвлөлтийг харж үүдийн хэсгээс нь ороод шууд захиалга өгөх касс нь эхэлж байгаа. Захиалгаа өгөх, авах хэсэг. Түүний зүүн гар талд нь нэрийн бүтээгдэхүүний хэсэг, EMD бүтээгдэхүүнүүдийн тавиур орж ирээд мөн түүний урдуур нь болохоор кофегоо хүлээх зураа суух судлаад орж ирж байгаа. Энэ дээр болохоор би заалаа А болон Б гэж хуваасан байгаа. Б заалд нь болохоор хурдтай үйлчлүүлээд гарах гялс ороод кофегоо аваад гардаг хүмүүс зориулсан гэд кофегоо захиалаад энэ Б заал руугаа орж ирээд хүлээгээд кофегоо авах байдалтайгаар Б заалаа зай талбай ихтэйгээр төлөвлөсөн байгаа. Харин А талбай нь болохоор хүмүүс удаанаар суугаад үйлчлүүлэх найз нөхөстойгөө удаан юм яриад сууж үйлчлүүлэхээр төлөвлөсөн байгаа. За мэдээж би уух зүйлс зарж байгаа газрын төлөвлөлтийг хийж байгаа учраас цонхныхон хэсэгт эрэгтэй ба эмэгтэй ариун цэврийн өрөөнүүдийг оруулж өгсөн байгаа. За түүнийхээ хажууд нь офисын хүмүүстэй ажилчдад зориулаад ямар нэгэн уулзалт, бизнес уулзалт ч юм уу, хуралд ч юм уу зориулсан VIP өрөөг бас төлөвлөж өгсөн байгаа. Паланы маань нийт метр квадрат нь болохоор 257 метр квадрат байгаа. За түүнээс болохоор А заал нь болохоор 89 метр квадратыг эзэлж байгаа. Б заал нь болохоор 86 метр квадратыг эзэлж байгаа. Мөн дээрэс нь манай паланы онцлог хэсэг болол кофе шопын маань бас онцлог хэсэг. Үүдэндээ террастай. Террас нь болохоор 24 метр квадрат, 8-аас 10 хүний багтаамжтай ийм гадаа орчинд кофегоо уугаад суух боломжтой ийм террас бас нэмэлтээр төлөвлөж өгсөн байгаа. За бүгдээрээ саний ярьсанчлан бидний хамгийн чухал зүйл болох рендер зургуудаа харцгаая. За харагдаж байгаа самбар дээр маань болохоор манай үүдэн хэсгээр ороод шууд харагдах захиалгаа өгөх хэсэг, захиалгаа авах хэсэг, мөн дотор нь ингээ ажилчид нь ажиллах хэсэг нь ингээд шууд харагдаж байна. Харин биднэрт А заалын сууж үйлчлүүлэх хэсгүүд нь харагдаж байна. Энэ заал маань маш олон хүн сууж үйлчлүүлэх талбайтай байгаа. Цааш нь харах юм бол энэ цаадалд нь агуулх хөрөө нь харагдаж байна. За ингээд дараагийнхаа рендерийг харцгаая бүгдээрээ. За энэ хэсэг болохоор манай кофе шопын хамгийн онцлог хэсэг нь байгаа. За энэ хэсэг нь болохоор палан дээрээ зөвхөн ингээд ханаад агаж суусан бас нэлээд олон хүн суух боломжтой ийм хэсэг байгаа. За тэгээд энэ яагаад ийм нэлээд онцлог хэсэг болж байгаа вэ гэхлээр маш тухтай мэдрэмжийг өгөх зорилттой, лагшри тухтай мэдрэмжийг өгөх зорилттойгоор хананд нь ийм гипсэн хан оруулж өгөөд тэгээд ингээд туузан гэрлээр чимэглэж өгөөд голынх нь хэсгийг нь болохоор ийм нэг тийм зөөлөн нэг тийм гэрлээр оруулж өгсөн байгаа. За тэгээд дараагийнхаа хэсэг рүү орцгоё бүгдээрээ. Энэ хэсэг нь болохоор заалны маань болохоор B хэсгийг харуулсан байна. B заалыг харуулсан байна. Энэ болохоор энэ ширээ оруулж өгсөн нь болохоор ажилчдаа кофегоо захиалаад хүлээх зураа ингээд гялс үйлчлүүлээд гарах зураа ингээд хэсгийнхэнтэйгээ ч юм уу эсвэл найзтайгаа ч юм уу ингээд олуулаа явж байгаа тохиолдолд ингээд гялс суугаад ингээд юм яриад кофегоо аваа явах зорилттой тийм тухтай хэсгийг бүрдүүлж өгсөн байгаа. За тэгээд энэ болохоор нөгөө талаас нь харсан рендер байна. За
Энэ бас дүнжлэн төрөний ярьсан дэлхийн бие заалны рендер байна. Цаадлынхан рендер дээр харагдаж байгаачлан манай хийж байгаа кофе шопын маань зарагддаг AMD бүтээгдэхүүнүүд, кофенууд, борголнууд, аягнууд ч гэх юм уу тиймэрхүү зүйлүүдийг тавих зориулалттай ийм ханандан суйруулж өгсөн ийм ханын тавилга байгаа. За тэгээд ингээд манай кофе шопын рендер маань дуусчихин. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.